Ариуна өөрөө л энэ бүхнийг эхлүүлсэн. Ариуна өдгөө 33 настай бөгөөд хэний ч хараг булаасан сайхан хүүхэн. Тэрээр өндөр гунхсан, өргөн тааз тонтгор сайхан өгцөгтэй, нарийнхан бэлхүүс, бигдээ таарсан хөөрхөн том хөх, яг л залуучуудын хүсдэг тийм эмэгтэй. Сайхан бигдээ тэрийгэж гайхуулсан секси хувцалдаг. Олон залуучууд араас нь хүл алдан гүйдэгч тэр бол журам тэмэгтэй билээ. Эр нөхрөө хизээч хуурч байгаагүйч сүүлийн үед маш их дур хүсэлтэй болсноо анзаарч байлаа. Яагаад ч юм түүний нөхөр нь хангалтгүй санагдах болоод удаж байгаа илээ. Гэхдээ тэглээгээд эр нөхрөө хуралдаа биш, өөрийгөө хангах зүйл нь порно үзэж өөртөөгөө секстэх. Сүүлийн үед групп секс бичлэгийг үзэх их дуртай болсон байлаа. Нэг эмэгтэй олон залуусын голд доодох бүхий л нүхээ дэлгэж аратан мэт идлүүлж байгаа нь түүнийг маш ихээр өдөөж хүслийг нориглуулна. Өөрийгөө оролдож гар хангалах хийж байхдаа тэдний дунд байгаа мэтээр төсөөлж дур ханана. Яагаад ийм болсноо ойлгохгүй байгаа ч өөрийнхөө настай л холбож бодхоос хэтрэхгүй. Гэвч энэ бодлоо нөхөртөө хэлэхээс айц хүрнэ. Түүний нөхөр нь олон насаар ах, бас секстг нь нэг л хэвийн уйтгартай. Сүүлдээ тэдний секс Ариунагийн аманд эхэлж аманд дуустдаг болсон. Ариуна хэдийн өөрийгөө хангадаг тэрээр эр хүний халуун зүйл сэтгэлийн голд дутагдаад байгаа мэдрэгдэнэ. Ариуна хамаг анхаарлаа ажилдаа хандуулсаар өөрийнхөө хүслийг баг багаар дарсаар л байгаа гэж бодно. Ариуна бол томоохон компанид нэгтлэн бодох бөгөөд тэр ажилдаач дуртай ажлынхан дундаа нэр хүндтэй нэгэн. Гэхдээ бүх зүйл түүний ажилд шинээр орсон залуухан ажилчнаас эхэлсэн юм. Түүнийг Чингүн гэдэг ба 28 настай гадаадад нягтлангийн мэргэжлэр сургууль төгссөн басхуу царайлаг нүдэн дулаахан залуу байлаа. Анх ажилд орсон өдрөөсөө л Чингүн Ариунаг сонирхож хоргоосон ч түүнд нүр өгдгүүл байв. Тэрээр амралт зугаалга ажлынхан гарч орсон ч түүнийг байнга дагаж явж сайхан үгс хэлдэг байсан ч Ариуна түүнд нүр өгөхгүй л байлаа. Гэтэл зуны нэг сайхан орой ажил дарахын алдаад ажлынхан маань хоолнд орохоор болж дарга цэрэггүй хоолойдож багхан шарц хөндөрч байтал гинт дарга Чингүн бит хоёрыг дуудан "Чингүнэ, чи арх амсаагүй юм чинь Ариунадаа цуг энэ хаарцтай амийг манай хадмын хүргээд өг" гэдэг байгаа. Бит хоёр ч заал гэлээ. Чингүний нүрэлүү хартал нүүрэнд нь баярын бишэл тодрон харагдана. Бид түүний машинд суун явлаа. Зун цаг хамгийн сайхан бас хамгийн их адал явдал тохиолддог мөч. Харин гэр бүлтэй болсноос хойш адал явдалч үгүй болж дээ гэж бодсоор машины цонхоор гадагш харан явлаа. Би жим халуунд биеийнхээ сайхныг харуулсан хувцас өмсөлгүй яах вэ? Миний бариу юпг хөхөөл гаргасан задгаа бариу цамц шилэн тэрхөө өмссөн би гоёмсог дотор хувцас дуртай учраа нарийнхан улаан бензээр гойсон байлаа. Чингүн машиныхаа цонхыг онгойлгон салхитатуулан тавих нь үнэхээр таатай санагдана. Багхан уусан зүйл маань толгойд биш, доод гурав минь орох шиг дотор минь хүслээр дүүрч эхлэв. Ядаж байхад өмссөн бенз маань миний хилүүн завсар орж өргөдөн улмал намайг өдөөнө. Ийм бодож суутал Чингүн Ариунагч манайх энүүхэн дойрхон байдгийн замаараа орчхоод хувцас солиод гараад ирээ гэв. Тэг хоёлын ямар яарч байгаа ш гэд тэднийхээр орохоор болов. Шинэхэн баригдсан барилгын гадаа ирээд зогслоо. "За ягч хамт оръё. Та орж ядаж хүүтэй юм уу?" За би энд хүлээж байхаар сэрүүцээ гэсээр тэднийд орлоо. Ганц би залуу гэхэд Чингүн их цэвэрч басхуу том дөрвөн өрөө баринд байдгийм байна гэж Ариуна бодон сууж байтал Чингүн надад хүүтэй ундаа хийж өгөв. Би түүнийг баринд сууж Чингүний үйлдэл бүхнийг анзаарна. Чингүн ер нь бол худлаа шалтгаан гарган цамцаа хаах нэрээр дээгүүрээ цээж нүцгэн миний хажуугаар явж байгааг
би мэдэж байлаа. Сайхны өмнө харц буруугүй гэдэг шиг би ч түүнийг нүдний булангаар сэм харахтаа хөөх фитнесээр хичээлдэг бололтой хөөрхөн битээ юм гэж хэмээн бодон нүцгэн бие харах бүрд доошоогоо уламл нойт оргуулах нь тэр. Гэхдээ би хэдийн тэгж бодсон ч огт нөхрөө хуурахыг хүссэнгүй. Энэ удаа Чингүн санаатаагаар Ариунагийн хажууд аяг унгаан авах гэж доош тонгохдоо Ариунагийн юбг доторхыг хараад амжив. Тэр үед Чингүн тэсэлгүй түүний хүлэнд хүрэхэд Ариуна чимээгүйхэн түүнийг харна. Чингүн үүнд урамсан бололтой хөлийг минь нийлэн дээшлүүлсээр дотоожинд минь хүрэхэд би сулхан болохгүй штэ гэж гарыг нь барьлаа. Гэвч хэтэрхий оройтжээ. Чингүн хүзүүг минь үнсэн өргөжлүүлэн уруулыг минь сорон утсан улаан дотоожийг минь хажуу тийш болгон хилөөг минь оролдлоо. Түрүүнээс хойш ундарч байсан дур хүсэл минь өөрийн ирэхгүй задрах шиг болж тэрний уруулыг тусан үсэлцэж түүний ам руу хилээ оруулан янагаллаа. Нэгэн тэгэлсэн учир хамаг хүслээ дарж явж л санаа маргашинчтэй. Би ч саналаасаа үндийн Чингүнтэй өргөжлүүлэн үнсэлцэн. Би багын өсвөлэн учир Чингүнтэй өндрөөрөө бараг л ойролцоо. Чингүн ширээн дээр хийхийг хүссэн бололтой. Намайг өвзөгнөөс базан өргөөд ширээн дээр алцаалхан суулгаад дээрээс нь доош хүртэл биений минь сөөмч газар үлдээлгүй үнсэн сэрлийн цэгүүдийг минь өдөөж байлаа. Аль хэдийн миний доод ертөнцид норж түүнийг хүлээн авахд бэлэн болсон байлаа. Тэгсэн ч Чингүн хийхийг огт яарсангүй. Намайг улам галзууруулж хилүүг минь долоон уруулыг нь хоёр тийш яран ихрэлэн. Чингүн үнэхээр туршлагатай секси эрдэмтэд чамгүй сайн суралцсан болох нь мэдэгдэж байлаа. Амьдралдаа нэг ч удаа доод талаа ингэж долоолгож байгаагүй би маш сонин мэдрэмж төрж гжигч хүрэх шиг болж өөрийн мэдэлгүй салтаагаа хавчин түүний толгойг барин хотойно. Би инхрээлэлд эрхэлж байхдаа нөхрийнхөө зөвхөн хүсэл гаргагч байснаа сая л ухаарлаа. Ийм сайхан инхрээлийг анх удаа амсаж байгаа би тэсэлгүй Чингүний нүүрлөө шингэнэ цацаж ориглууллаа. Сексийн үед хизээч миний алнаас ийм их шингэн цацран гарч байгаагүй болохоор шээчглээ хэмээн ичин салтаагаа хавчин амаа даран атралдаг хэвтгээд Чингүн харан инээсээр чихэнд минь санаа бүзөө алив бие сулал дахиад химээсээр уруулыг минь үнсэн өөрийн гантааж боссон эргэтнэрээ хилөөг минь оролдон өдөөн. Саяхан тавьсан ч миний биеэр цахилгаан гүгшиг болж дур хүсэл минь дахин ундарлаа. Би тэсгэл алдаж хурдан хийхийг хүсэн салтаагаа улам авцаалган өөдөөс нь хөдөлгөхөд Чингүн дахин яарсан шинжгүй. Харин ч намайг оролдож яаж байж ядан тачаатхыг минь харан надаар тоглон наадж байлаа. Тэсэлгүй бич хийлдэ би тэсгүн гэхэд Чингүн эргэтнээ хүчтэй бүлж орхилоо. Энэ үед дотрыг минь урах шахам том халуун зүйл яваад орхон тэр. Би ширээний булангаас нэг гараараа тас зууран нуруугаараа байдгаар нь хотоож өөрийн мэдэлгүй орлоготой нөгөө гараараа амаа дарж амжлаа. Чингүн нилээн том эргэтэндээ түүгээрээ ч яаж тоглохыг гарамгаа мэднэ. Чингүн ч эргэтнээ баг багаар зугуухан хөдлөсөөр түүний хөдлөх тоолонд би яолн чарлана. Бидний хэмнэлээр ширээч чахрана. Чингүний эргэтэн миний алыг бараг л ухаж байлаа. Анх удаа л ийм том эргэтэнтэй учирч би миний өтрээ түүнийг дүрх болгонд ойрдуу алдан хамгал шингэнэ цацруулна. Энэ сайхан жаргалаас би хоёрынтой дур хансан ч Чингүн харин болоогүй бололтой. Түүний хар азраг миний агуун гүнд тулна. Тэр үнэхээр шаваахан амтал намайг зохиж байгаа бололтой. Дотор минь дүрлцэн асаж эр хүний ийм сайхан жаргалыг бараг мартаж орхиж би үнэхээр секс гэдэг чинь ийм сайхан билүү гэж бодоно. Ёо ямар сайхан юм бэ? Аливаа намайг бүлээд өгөөч гэж амандаа өгүүлсээр хөлөө байдгаар алцаалган түүний эргэтэнг тусан авна. Ийн над руу хүчтэй бүлсээр 30 минутын дараа үрийн шингэнэ өтрээ дотор минь цацлаа.
Харин би угсруулан өчнөө удаа хүчтэй тавьсан учраас цалганан чичирч ухаан минь орж гарна. Тэр дөнгөж тавьж дуусмагцаа эргэтнээ суглан өргөн шингэнтэй миний эргэтэн рүү 2-3 хийн наашар гэж дуудаж байгаа юм шиг хурануудаа хөдлөглөө. Эхлээд жоохон хөдлөгснөө удалгүй хурд хүчээ нэмж миний бөксөн биеийг тэр чигээр нь саагуулan хөдөлгөнө. Яана би шээлээ гэж хашгирсаар ширээн дээр шээсээ савируулан гоожуулж энэ орчлонгоос тасрав. Энэ маш хүчтэй тавилт. Ширээ, шал, чингүүний бүсэлхийгээд хаа сайгүй миний шингэн цацарчээ. Би ч салганан чичирсээр толгой минь дүүрч биемийн тавирч байлаа. Харин чингүү миний үтрээнээс хурануудаа авч амруу минь шингэнтэй хурануудаа хийлээ. Би түүнийг амтлахад түүний өрийн шингэн миний 50-2 холилдон амтагдана. Ад жаргалын амт гэж ийм байдаг байх таа гэж бодсоор би ширээн дээрээс бослоо. Гэвч босоо зогсох үед толгой эргэж арайхийн хөл дээрээ зогсов. Миний хөөж бамбаасан үтрээнээс минь шингэн зүйл гоёг минь даган урсаж байв. Чингүүн амьсгаагаа даран за ямар байв? Би сайхан байсан уу? Би ч сайхан байлаа. Чиний эргэтэнч бас том юм аа. Би лав хэд тавьснаа санахгүй байна. Алив цэвэрлээд өгье гэсээр би чингүүний өмнө сүхрэн сууж сул байж унтсан эргэтэнг амруугаа хийн сайтар 7 цэвэрлэв. Би хизээч ингэж байгаагүй бөгөөд ийм сайхан таашаалын дараа биеэ үлбэрэн завхаарахыг хүсэмжлэн. Надад энэ байж таалагдж байлаа. Яг дотор минь хуралдсан хүсэл тачаал гадагшлах шиг сайхан байлаа. Бид ийхүү нялуурт дуусмагцаа хувцлан гарч машиндаа сууцгаан дараагийн загсан захиасыг биелүүлэхээр хөдлөлөө. Халуун хүнжил суваг. Subscribe дараад олон сонирхолтой өгүүлэг сонсоорой.